Сайн байцгаана уу хүмүүст үзэгчдээ Терминал нэгтгийн чөлөөтэй ярилцлага 7 хоног бүрийн лав гарагийн 14 цагаас эрчим хүчсэн дид сэдвийн дагуу цуврал ярилцлагыг үзэгч та бүхэнд хүргэж байгаа. За бид энэ сэдвийн хүрээнд төрлийн мэрэгчлэнүүдийг, экспертүүдийг олон мөн албаны бүх талын их сурвалжуудыг хангаж цуврал ярилцлагыг хийж байгаа. Өнөөдөр бид Монгол улсын эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал болон эрх зүйн шинжилгээний асуудлаар ярилцсанаа гэдгээ өнгөрсөн 7 хоногийн дугаартаа амласан. Ингээд өнөөдөр энэ дагуу Улсын их хурлын гишүүн Мөнх чулууны инх цэцгийг студидтэй ураад байна. Баярлалаа танд бидний урилгыг хүлээн авч ирсэнд. За баярлалаа. Энэ нэвтрүүлэгтээ урьж оруулж байгаад. За таны хувьд яг одоогийн цаг үед эрчим хүчний салбарын шинжилэлтээр буюу шинжилсэн хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. Мөн дээрээс нь маш онцлогтой нь юу вэ гэхээр өөрөө яг инженер хүн байгаа. За тодорхойлох юм бол цахилгаан системийн автоматжуулалтын инженерээр бакалавр, магистр хамгаалсан. Тэр байтугай Австралийн RMIT их сургуульд мөн цахилгааны инженер, магистр, эрчим хүчний докторыг хамгаалаад ирсэн. За түүнийхээ дараагаар эх орондоо ажиллаж байснаас гадна 2020-2024 оны хооронд Австралийн Middleton Group компанид эрчим хүчний системийн загварчлал шинжилгээний инженер, ахлах инженер зөвлөхөөр ингээд ажиллаж байгаад эх орондоо ирээд бас энэ анхны холимог тогтолцооны системд сонгуульд Монгол Ардын намын жагсаалтын 2-т бичигдэж ингээ их хурлын гишүүн болсон. Тэгэхээр бас яг ер нь бас сонгуульд нэр дэвшсэн шалтгаан бол тухайн үеийн бодлого баримтлагатай бол сайн инженерүүдийг, сайн боловсон хүчнүүдийг гадны зах зээл дээр ажилладаг сайн экспертүүдийг авчирч Монголдо нутагшуулах нь их оронд бол их шаардлагатай байсан учраас энэ хэрэгцээ хэрэгжижсэн бодлогыг бол нам танилцуулж ирсэн. Тэгээд энэ дагууч гэх юм уу яг эрчим хүчний хуулийн шинжилэлт дээр гардаж ажиллаж байгаа юм байна. Тэгэхээр энэчнээс яриагаа эхлэе гэж бодож байна. Ер нь анхны парламент 2 чуулганы ард гарчлаа. Энэ хугацаанд хийсэн онцлог ажлууд юу вэ? Мөн өнөөдрийн гол асуудал буюу энэ эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдлыг та бүхэн юу гэж харж байна вэ? Шинжилгээг хаанаас эхлэх нь зүйтэй вэ гэсэн ерөнхий тайм асуултаар өнөөдрийн ярилцлага эхлүүлье. За баярлалаа. Тэгээд би ингээ Австрали ахлах инженер хийж байгаа ямар ч байсан Монгол Ардын намын жагсаалтын 2-т орно гэсэн юм урилгыг маш хүндэтгэлтэй хүлээж аваад ямар эрчим хүчний салбартаа ус орондоо бас өөрийнхөө сурсан мэдснээрээ хувь нэмэр оруулъя гэд юм шийдвэр гаргаад тэгээд тэнд байгаа бүх юм орхиод бол ингээд ирсэн байгаа. За тэгээд ингээ улсын хурлын гишүүн болчоод ямар ч байсан нэг юм жил хагас руу орохгүй ингээ явж байна. За тэгээд сая 24 оны улсын хурлын дараа бол анх 126 гишүүнтэй юм анхны улсын хурлын бий боллоо шүү дээ. Тэгээ энэ улсын хурл маань маш том зорилтыг бол тавьсан л да. Ер нь Монгол улсынхаа хууль эрх зүйн орчныг юм цаг үетэй нийцүүлээ, хүний эрхийг дээдэлдэг болгоё. За ер нь хоцрогдсон байдлыг арилгая гэсэн ийм 3 төгөлдөр шигээ дарга хэмжээ стратеги тавьсан. Тэгээ энэний хүрээнд бол нэм 60-аад ажлын хэсэг нодлон 9 сард байгуулагдсан. Тэгээ түүний нэг ажлын хэсэг бол яг энэ эрчим хүчний шинжилтийн хүрээнд эрчим хүчний хуулиудыг шинжилдэг ажлын хэсэг. Тэгээ одоогоор бол улсын хурлын 11 гишүүн орсон ийм ажлын хэсэг. Тэгээ би энэ ажлын хэсгийг ахлаад ерөнхийдөө ингээ ажиллаа явж байгаа. За тэгээд энэ хүрээнд бид нар ерөнхийдөө нэг юм 4 ажлыг эрчим хүчний салбарт бол хийж өгье гэсэн зорилт тавьчихсан. Ингээд 3-ийнхаа бол ард нь гарчихсан 4 дахь ажил дээрээ явж байна. За мэдээж нэгдүгээр том ажил бол ер нь байгаа эрчим хүчний тухай хуулийн үр дагаврын үнэлгээг бол хийсэн байгаа. Энэ хууль маань өнөөдөр ямар хаавс 2001 онд батлагдсан хууль өнөөдөр ямар үр дагаврыг нийгэмд авчирсан, ямар заалт нь хэрэгжсэн, ямар заалт нь хэрэгжээгүй ингээд хууль тогтоомж байгаа хуулийн дагуу үнэлгээ хийдэг ийм ажлыг бол хийсэн байгаа. За хоёрдугаарт нь бол ер нь эрчим хүчний салбар гэдэг чинь зөвхөн ганцхан Монгол улсад байдаг биш тий. За ялангуяа манайхтай ижил төстэй ийм хүүтэн цаг ууртай буюу хэрэглэгчээ дулаан цахилгаанаар хангадаг ийм улс орон чухам яага болоод байгаа тий гэдгийг бид нар ер нь нэлээд наривчльтай судлая. Хууль эрх зүйн орчныг судлая. За дээрээс нь тухайн эрчим хүчний салбарт нь ямар байгууллагууд байдгийг тэд нар чухам яагаад амжилттай яваад байгаа нь тий. Бид тэдгээр нь яагаад жоохон бүтлмуутай байгаа гэдгийг нэлээд сайн судлая гэдэг ийм ажлыг бол ер нь бол ижил төстэй уур амьсгалтай газар гэсэн үг шүү дээ. Тэгээд нөгөө өөрөөр хэлбэл бусад улсын туршлагыг нэлээд дэлгэрэнгүй судлая гэдэг хүрээнд бид нар 8 улсын 12 хуулийг А-Б-г судалсан байгаа. Энэ бол маш хэцүү ажил байсан.
За ингээд 3 дахь ажил нь бид нар энийхээ үндсэн дээр ерөөсөө одоо дулаан цахилгаан хангамжийн бие даасан хуйлуудтай болох нь зүйтэй байна гэдэг ийм дүгнэлтэнд хүрсэн байгаа. За тэгээд одоо дулаан хангамжийн тухай хуулийг босруулаад дууссан. За одоо цахилгаан хангамжийн тухай хуулийн дээр ингээд 4 дахь ажил маань одоо ингээд үргэлжлээ явж байгаа гэж ингэж ойлгож байна. Тэгэхээр 8 улсын 12 хуулийг судлаж байхад одоо асуудлуудыг бол маш нарийн их олон жижиглж тусгасан байдаг болов уу гэж таамаглаж байна. Монгол улсын хувьд бол энэ эрчим хүчний тухай хууль хит ерөнхийгээс гадна одоо тоног төхөөрөмжийн хувьд ч гэсэн хуулийн дээр буугаад альва нэгэн зохицуултыг одоо хэрэгжүүлэхэд бас учир дутагдaltaй тэдгээрийн хэмжүүр нэгж одоо орчин үеийн тэр технологийн хувьд нийцэлгүй байгаа юм болов уу гэж харж байна. За нөгөө талдаа бас их одоо ерөнхийлсэн хуулиуд байдаг болов уу гэж таамаглаж байна. Жишээлбэл өнгөрсөн 7 хоногт би талбны их сурвалжтай ярилцж байхад одоо дулаан түгээлтийг хийхдээ 1-р магистрал дээрх тэр 130 градусыг бид нэр буулгах шаардлагатай гэдэг ч юм уу, дулааны тоолууртай байх шаардлагатай гэдэг ч юм уу, цаашлаа сэргийгдэх эрчим хүчний тарифыг зөв тогтоох, уламжлалт эрчим хүчтэй одоо үнийг нь бас ямар одоо харилцан уялдаа холбоотой байх уу гэх мэтчлэн маш олон зүйлүүдийг л ерөөсөө хийх нүсэр одоо ажлын бас шаардлага манай улс орнд тулгарчаад байгаа юм байна гэж харсан. Яг зөв тий. Тэгээд яг тэр үр дагаврын үнэлгээний хүрээнд бол бид нар бас нэлээд одоо олон ажлуудыг хийсэн л дээ. Хамгийн нэгдүгээр сая тэр нь хуулийн заалт нэг бүрээр нь үнэллээ. За хоёрдугаар одоо чухал асуудал болохоор энэ салбарт саяны таны хэлж байгаагаар хуулийн маш ерөнхий товчхон болохоор яаж юм гэхээр дулаан цахилгаан хангамжийн энэ хоёр ямыг одоо зохицуулах гээд 800 гаруй журам одоо байж штэ. Тэгэхээр одоо журам гэдгүүл ингээд маш тийм докторгүй одоо юу гэдгийг нэг сайд хурж ирэл нэг шинэ журам гаргадаг. Эсвэл хүрээд ирэхэд нөгөө журам нь алга болцсон байдаг ч гэдэг юм уу те. Эсвэл одоо журмын зарим зохицуулт нь хуулиас давсан, хүний эрхийг зөрчсөн, эсвэл хуулийн заалтаа зөрчсөн одоо зөрчилдсөн гэдэг үе төм асуудал журам бол. Тэгэхээр Монгол улсад одоо ингээд хууль нь хэд ерөнхий болохоор журмын их орн болчиход байгаа байхгүй. За тэгээд журмуудыг ингээд нэгдүгээр судалсан. За дараагийн нэг асуудал болохоор ер нь энэ салбарт хууль эрх зүйн болоод байгаа мó болохгүй байгаа мó гэдгийг нэг хэмждэг хэмжүүр нь юу вэ гэхээр энэ салбарын оролцогч таалууд ер нь хүндрэл бэрхшээлтэй хэрэг тулгардгийг тий. Өөрөөр хэлбэл одоо гомдол маргаан хэрэг гардгийг, шүүх цагдаагийн кейсүүд хэрэг гардгийг. Тэгээ хуулийн дээр ямар зохицуулт хийсэн бол энэ кейсүүд гарахгүй байх ёстой юм бэ гэдгийг судалдаг нь угаасаа олон улсын туршлага юм байна. Тэгэхээр энийг бид нар бас ингээд нэлээд наривчлалтай судалсан байгаа. За түүний дараа ер нь зохицуулагдаагүй харилцаа энэ эрчим хүчний салбарт байна уу? Тэгэхээр ялангуяа дулаан тал дээр бол маш их байгаа. Тэгэхээр зохицуулагдаагүй харилцаа гэж юугаа хэлээд байгаа гэхээр ер нь хууль гэдэг бол одоо хоёр хүн харилцаж байгаа бол энэ харилцааны хэмжээг л цагаан дээр хараар буулгахыг хууль гэдэг байгаа. Гэтэл жишээ нь дулаан талдаа жишээ нэг одоо суманд байгаа нэг уурын зовх гэдэг бол нэг одоо оролцогч тал тий. Тэрнтэй харилцаж байгаа орон нутгийн удирдлага, тэрнтэй харилцаж байгаа хэрэглэгч нөгөө оролцогч тал. Гэтэл энэ хоёрын хоорондын харилцааг хүртэл одоо журмаар зохицуулаагүй, хуулиар зохицуулаагүй гэд. Ингээд ер нь бол дулаан талдаа эрчим хүчний салбарт бол ер нь зохицуулагаа харилцаа маш их байдаг юм байна гэсэн ийм юм дүр төр харагдчихсан. За тэгээд ингээд бид нар ер нь эрчим хүчний тухай хуулийг ингээд яагаад шинжлэх шаардлагатай юм бэ? Шаардлагатай гэдэг айгүй олон хүмүүс ер нь шинжлэх шаардлага байгаа мó эн чи одоо сайн хууль штэ гэл ингээл ярьж байгаа л да. Тэгээ мэдээж айгүй олон шалтгаан байгаад байгаа. За нэгдүгээр асуудал бол мэдээж одоо хаа байсан 2001 оны хууль байгаа байхгүй юу. Тэгээд 15 удаа л одоо өөрчлөлт оруулсан. Одоо зөвхөн өөрчлөлт. За тэгээд тухайн хуулийн 53% нь өөрчлөгдсөн. Ер нь одоо ингээд цаашаа бол тодорхой хэмжээний өөрчлөлт оруулах боломжгүй бүр шинжлэх шаардлага бий болчихж байгаа гэсэн үг. Хоёрдугаарт нь хаа байсан одоо 2001 оны хууль өнөөдрийн харилцааг тэгээ 24 жилийн дараах харилцааг үр дүнтэй зохицуулна гэдэг нь угаасаа хэрэгэлзээтэй шүү дээ. За дараагийн нэг юм үйл нь болохоор эрчим хүчний салбарт одоо амьдралаа сургаа цаг үетэй уялдаад маш олон шинэ харилцаа бий болсон. Гэтэл хаа байсан тэр 2001 оны хуулийн дээр энэ шинэ харилцааг зохицуулсан юм шүү юу ч аахгүй. Тэгээ би та бүхэнийг ганцхан жишээ хэлье. Жишээ нь одоо нэг сүүлийн үед нэг ийм юу байгаа даа шүү дээ. Айлууд нарны панел агиох тавьж байгаа дээвэр дээрээ. Тэгээд нэг өөрийнхөө хэрэглээг хангаад илүүдэл цахилгаанаа шүлжээ рүү одоо борлуулах тийм үйл ажиллагаа агиох явагдах гэдэг шүү дээ одоо. Гэтэл энэ талаар одоо харилцааг зохицуулсан бүр нэг ширхэгч үг өгүүлбэр манай хуулийн дээр байхгүй. Яаж зохицуулна гэсэн. Дээрээс нь яг хоо энийг бол журмаар л зохицуулж байгаа. Тэгээ нөгөө журам нь болохоор ингээд нэг тийм сайн биш учраас саяны одоо би юу бол ерөөсөө хөгжихгүй байгаа л гэсэн. Хоёрдугаарт нь одоо байгаа энэ 2001 оны хуулиар түгээх компани биш үү? Зөвхөн хин нэгэнд цахилгаан зарна л буюу нэг чиглэлтэй.
Хизээч одоо нэг айлаас нэг юм цахилгаан хөдлөж авах гэсэн тийм эрх хуулийнхаа өрөө нэгдэг байхгүй юу? Тийм. Тэгэхээр өөрөөр хэлбэл ингээд хоцрогдсон хууль байна, хит ерөнхий хууль байна, орчин үеийн харилцааг зохицуулж чадахгүй байна. За тэгэл дулаан талдаа одоо зохицуулаагүй харилцаа маш их байгаа юм байна. За тэгээ хамгийн одоо бас чухал юм нь ш дараа одоо байгаа хуулийн 36% нь зөвхөн тусгай зөвшөөрлийн тухай. Тэгээ тусгай зөвшөөрөл гэдэг нэг юм цаас ялангуяа хүмүүсийн маш их шүүмжлэлтийг дагуулдаг шээ тий. Тасралтгүй тусгай зөвшөөрөл нэхэд байна гэх. Тэгээд л одоо байгаа хуулийн бүхэл бүтэн бараг 40% нь ганцхан тусгай зөвшөөрлийн тухай гэдэг чинь асуудал байгаа зү тий. Тэгээ ерөөсөн энэ эрчим хүчний салбарт ингээд хөрөнгө оруулалт яагаад татчих чадахгүй байгаа. Ийм одоо энэ бол юу харуулад байна гэхээр эрчим хүчний салбар бол зохицуулалтын хувьд маш докторгүй одоо салбар болчиход байгаа зү. Тэгэхээр ийм салбарлуу чи ер нь бол маш эрсдэлтэй гэж үзээд хинч хөрөнгө оруулдаггүй юм байна. Ийм салбарт бол одоо тэр хэрэглэгчээс ахуулаад энэ эрчим хүчний компаниудаас ахуулаад хөрөнгө оруулагчаас ахуулаад тасралтгүй хүндрэл бэрхшээлтэй тулгардаг. Тэгэхээр магадгүй энэ эрчим хүчний салбарт байгаа үе төм асуудлын нэг асуудал нь бол шийдэх одоо энэ юунаас болоод байгаа гэж мэдээж ингээд тоног төхөөрөмж нь хуучирсан одоо ингээд хөрөнгө оруулалт муутай тариф нь бага гэж олон юм ярьдаг штеп. Гэхдээ нэг шалтгаан нь бол яалтч байхгүй энэ хууль. Тэгэхээр энэ хуулийг бол яалчгүй одоо шинжилгээс аргагүй байна гэдэг юм бол ингээд эндээс харагдаж байгаа. Одоогийн байдлаар таны энэ одоо хуулийн шинжилсэн энэ төслүүдийг ер нь танаа ангийн хүүхдүүдтэй одоо гишүүд маань хэр ойлгож, дэмжиж одоогийн байдлаар явцгааж байна те. Зөв тий. Манай одоо хуулийн ажлын хэсгээр одоо 11 гишүүн бол ажиллаж байгаа. За тэгээд ялангуяа энэ 126 гишүүнтэй улсын хурлын 80 эдэн одоо цоо шин гишүүд байгаа шүү дээ. Тэгээд энэ гишүүд маань одоо яавал энэ эрчим хүчний салбарын асуудлыг шийдэхин төлөө юм хийх вэ гэж одоо ингээд ерөөсөө маш их тийм хүсэл ирэн. Дээрэс нь ингээд цоо шин хүмүүс гэдэг чинь ер нь л ингээд нэг тийм те юм хийч хэмсэн, бүтээч хэмсэн, өмнө байсан юмыг засчих хэмсэн гэдэг тийм шин хандлагатай байгаа шүү дээ те. Тэр утгаараа бол одоо ингээд маш нягт хамтарч ажиллаж байгаа гэж ингэж ойлгож болно. 8 улсын 12 хуулийг судалсан гэсэн аль 8 улсын хуулийг судлав. За эдгээрээс манай Монгол улстай хамгийн одоо цаг уурын хувьд ч юм уу орчин нөхцөлийн хувьд ер нь хууль нутагших боломжт тэр улс орнууд нь аль аль байв. Зөв тий. За манайхтай одоо ижил төстэй бид нар ямар улсыг судалсан бэ гэхээр нэгдүгээрт нь одоо Унгар, за тэгээд Эстон, тэгээд Дани, тэгээд Казахстан гэд энэ одоо дөрөв. За гэтэл энэ дөрвөн одоо манайхтай ижил төстэй дөрвөн улс маань ямар байна гэхээр дулаан хангамжийн тухай иж бүрэн тусдаа хуультай. Цахилгаан хангамжийн тухай иж бүрэн хуультай. Тэгээд энэ хуулиуд нь хамгийн гол онцлог юм нь ерөөсөө процессын шин чанартай. Маш одоо наривчилсан. Одоо манай хууль бол нэг юм 6 бүлэгтэй 18 хуудастай юм ерөнхий хууль шүү дээ товчхон. Тэгтэл энэ одоо улсуудын хууль нь дулаан хангамжийн хууль нь гэсэн чинь ерөөсөө дор хаяж одоо 5-аас 10 бүлэг 50-60 хуудастай. Цахилгаан хангамжийн хууль нь гэсэн чинь 10-аас 20 бүлэг 100-аас 200 хуудастай. За тэгээд бид нар энэ дээрээ нэмээд ер нь одоо цахилгааны өрсөлдөөн зах зээлийг нэлээд амжилттай хэрэгжүүлсэн Япон улс, Син Зеланд, Австрали гэд ингээд нэмэхээр ингээд 8 улсын хуулийн 12 хуулийг бид нар нэлээд наривчлалтай судалсан. За тэгээд дараагийн энэ хуулиудыг ингээд ер нь манайхтай ижил төстэй улсууд бол мэдээж саяны одоо хүүтэн уур амьсгалтай тий хэрэглэгчдээ дулаан цахилгаанаар хангаж байгаа ийм улсууд бол манайхтай маш их төстэй. Тэгээ ер нь хуулиудын бусад улсын хуулийг ингээд судлаад байхаар ер нь үндсэн концепц нь бараг адилхан байгаа. Одоо дулаан хангамж талдаа бол ер нь бараг адилхан. Цахилгаан хангамж талдаа бол яг ямар зах зээлийг хэрэгжилж яах гэдгээс болоод баг зэрэг ялгаатай. Тийм л байгаа л да. Тийм. Тэгээ манайх чинь нэг жоохон өөр гэх юм уу та юм төвлөрсөн юм одоо шин дулааны систем болон гэдэг нэг төвлөрсөн нэг юм системтэй байгаа шүү манайх. Бусад улсууд ингээд тус тусдаа ч гэдэг юм ингээд дулааныхаа их усрыг шийдсэн. Эсвэл нэг газаарч гэдэг юм уу та нэг янз янзын юмнууд байгаа бах. Тэгэхээр та хэдийн манд туршлагаас одоо яг манайх дээжлэгийн юм одоо нэг centralized heating system буюу одоо энэ яг төвлөрсөн одоо дулааны системтэй орнууд нэр бас те ямархуу байдлаар энэ асуудлуудыг бас шийдсэн одоо орчин үе болгож юм хуулиудаа өөрчилсөн байт юм байна. Тий. Ерөнхийдөө яг энэ одоо сүүлийн үед бол одоо манайх бол ингээд төвлөрсөн дулаан хангамжтай байгаад байна шүү дээ. Гэхдээ яг ер нь бол аюул сайн ойлгох хэрэгтэй л юу гэхээр энэ төвлөрсөн буюу дулаан цахилгааныг хослон үйлдвэрлэдэг энэ том станцаас үйлдвэрлэж явж байгаа энэ байна шүү дээ тий. Энэ бол хамгийн одоо хямд дулааныг үйлдвэрлэдэг
их усэр. Тийм. Яг тэгвэл цахилгааныг үйлдвэрлэж явах явцдаа гарсан тэр уур, тэр халуун усыг шүү дээ дулаанд ашиглаж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол одоо хамгийн одоо үр дүнтэй, үр ашигтай тийм дулаан хамжин систем гэж нэрлэдэг. За тэгээ ер нь орчин үеийн одоо хэрэглэлт шаардлагаас болоод ямар дулаан хамжин системүүд бий болж байна гэхээр бид нар ялангуяа энэ хуулийн дулааны хуулийн дээр 3 төрлийн ойлголтыг бол бий болгож байгаа. За нэг нь болохоор саяны нөгөө төвлөрсөн дулаан хамж. Энэ бол манай одоогийн хуулийн дээр байдгийг. Хоёр дахь нь болохоор хэсэгчилсэн дулаан хамж гэдэг. За хэсэгчилсэн гэхээр манай одоо энэ төвлөрсөн толбогдох боломжгүй. Жишээ нь одоо та бүхэн мэднэ ургайх наран хороолч гэдэг юм уу те. Эсвэл одоо нэг юм хотоос нэлээд зайдуу нэг том хороол хотхнууд баригдаад байна шүү дээ. Найрамдал цуслаа. Найрамдал цусан ч гэдэг юм уу те. Энэ тохиолдолд бол ингээд тэрүүхэн хавьдаа нэг хэсэгчилсэн байдлаар дулааны шийдэх гэдэг шүү дээ. За энэ бол ингээд хэсэгчилсэн одоогийн хуулийн дээр байхгүй. Гэхдээ бид нар шинээр ойлголт оруулж ирж байгаа. За дараагийн ойлголт болохоор бие даасан гэж. За бие даасан гэдгээ яг юу гэж хэлж байгаа гэхээр та магадгүй зөвхөн өөрийнхөө гэр зориулаад эсвэл одоо зөвхөн өөрийнхөө үйлдвэр зориулаад одоо ингээд өөрийнхөө амиг барай явж байгаа бол энийг л бие даасан гэж зөвхөн хувийнх таних л гэсэн үг л дээ. Тэгээд ийм 3 ойлголтыг бол манай хоруулж ирж байгаа сая дулааны хуулиараа. Тэгээд хамгийн гол чухал юм нь саяны тэр хэсэгчилсэн бие даасан гэдэг дээр бидний энэ хуулиар ерөөсө төр битгий оролцоо гэж байгаа. Төр. Одоогийн хуулиар болохоор яг хөр төр тасралтгүй оролцдог. Тэр хүчин чадлаас нь хамаараа та одоо ингээд тэзүүгээ хийлгээ, тэрийг яамаараа батлуулаа, эрчим хүчний яамаар батлуул, тусгай зөвшөөрөл ав, тарийг батлуул гэд зүгээр өөрийнхөө үйлдвэр зориулаад юм бариад ингээд өөрийгөө хангах гадаах чинь хүртэл оролцоод байдаг аахгүй юу? Бусад улсд бол ингэж оролцдоггүй юм байна. Аль болох ингээд та тэртээ өөрийнхөө хөрөнгийг гаргаад өөрөө технологио сонгоо явж байгаа тохиолдолд гэд. Тэгэхээр энэ бол бид нар энэ хуулиараа аль болох төрийн оролцоог багасгая. Аль болох одоо хувийн хвшлийн оролцоог нэмэгдүүлье. Тэгэх юм бол одоо энэ дулаанаар хангаж чадахгүй байгаа олон асуудлыг хувийн хвшлийнхэн бас хангаа явах тэр одоо орчин бий болгож өгье гэсэн ийм зохицуултуудыг л оруулж гисэн байгаа. Бусад улсад гэсэн ерөнхийдөө сүүлийн үед бол ялангуяа энэ тархмал саяныхаа бол бас тархмал гэж болно л да бий даасан тий. Тэгэхээр энэ рүү бол их явж байна. Ялангуяа дайн улс бол дулаан хангамж талдаа бол ер нь нэлээд одоо дэлхийд тэргүүлэгч. Тэгэхээр дулаан хангамж технологийн хувьд бол одоо ийм байгаа. Технологийн хувьд бол маш олон хүмүүс та бүхэн мэдэнтэй ингээ аймгийн төвүүдэд очихоор маш олон уурын зовход бүр. Одоо ялангуяа өвөр хангаа, баян хонгор шиг юм аймагт очихоор бүр ингээд хэвээ Улаанбаатараас илүү утаатай гэдэг юм билээ. Тэгээ тэр үл бүр ингээ маш олон уурын зовхтой. Тэгвэл манай энэ бидний дулааны хуулиар юу оруулж өгч байгаа гэхээр цаашдаа ерөөсөө хамгийн одоо байгаль орчинд ээлтэй, үр ашигтай тийм л одоо дулаан хамж их усрыг барина. Тэрээсээ одоо баахан ийм уурын зовхуудыг янданд одоо тий ийм хэсэгчсэн гэдгээр сургуулийн дотор байрна. Нэг дотор байранд хэдэн яндан байна гэлээ тий. Тийм тэгэхээр энэ дээр нөгөө салбар хоорондын ч юм уу хуулиудын уялдаа холбооны асуудал их чухал байх л та. Жишээлбэл одоо улсын төсвөр баригдаж байгаа төсөвт тусгагдаад батлагдаад ороод ирсэн байгаа барилга дээр дулаан хангамж, эрчим хүчний хангамжийг шийдэхдээ заавал энэ стандартаар шийднэ гэсэн тийм шинжилсэн бас заалтууд тусагдж байгаа юу? Яг тийм. Дулаан хамжийн одоо бидний нэлээд наривсан зохицуулалттай хуулийн дээр нэг юм нь ерөөсөө тэр яг стандарт техник технологийн шаардлагууд гэдэг бүлэг. Бусад бүх улс төр байдаг юм байна. Тэгэхээр манайх бас яг тэрийг ингэж оруулж өгч байгаа. Өөрөөр хэлбэл төрөөс бол шаардлага л тавь. Та ийм одоо шаардлага хангасан, ийм одоо байгаль орчинд ээлтэй үр ашигтай ийм технологиг л суйрлуулаарай гэдэг шаардлага л тавиал. Тэгээд тэрийг л хангаж байвал тухайн хүн өөрөө юм хийгээ явах бүрэн боломжтой. Тэгээд төрөөл зөвхөн тэрэн дээр нь л хяналт тавьдаг. Тийм л байх хэрэгтэй гэж үзэж байна. Эрчим хүчний реформ гэж өнгөрсөн жилээс их яригдж байна. Энэ үгийг дагаад хамгийн их олонний анхаарлыг татж байгаа асуудал бол тарифын асуудал байгаа тийм ээ. За тэгэхээр одоо бид нар энэ төвлөрсөн системээс биш аль болох бас энэ тархмал байдал руу шилжих нь их зүйтэй юм а гэдэг ингэ чинь. За ингээд ирэхээр нөгөө сэргийгдэх эрчим хүчний буюу энэ эрчим хүчний солонгорл гэдэг асуудал маань бас тусагдж ирэх бах. Тэгэхээр эрчим хүчний солонгорл гэдэг зүйл ярьж эхлээд их ус өврүүдийг өөрсдөө бие даагаад шийдээд ирэхээр тарифын асуудал бас дахиад зайлшгүй хөндөгдөх бах. Өөрөөр хэлэх юм бол нөгөө тарифыг чөлөөл тэр эдийн засгийн өрсөлдөөнт байдлыг ингээд төр оролцохгүйгээр чөлөөтэй хангаж өгөөч гэдэг нэг юм үнцэг байна. Гэвч нөгөө талдаа бас одоо албаны их сурвалжууд буюу төр төлөөсөн их сурвалжууд ирэхээр Монгол улсад мөрдөгдөж байгаа цахилгааны тариф олон улсын дунджаас харьцангуй бага байна. Нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал сэргээгдэх эрчим хүчний одоо үн тарифыг ч юм уу энэ уламжлалт
эрчим хүчний буюу одоо яг энэ төвлөрсөн системээс гарч байгаа эрчим хүчний 1 кВт цагийн одоо төлбөртэй энэ адилхан ойрхон ууж явахтай хит хоол зөрүүтэй байх эсгүй гэдэг ч юм уу ингээд бас янз янзын гаргалгаануудыг байдсан юм байлээ. Тэгэхээр таны хувьд яг олон улсад яг энэ чиглэлээр ажиллаж ирсэн мэргэжлийн экспертийн хувьд ер нь энэ тарифын асуудал дээр бас юу гэж харж байгаа вэ? Мөн шинжилсэн хуулийн дээр ер нь ямар байдлаар тусагдж байгаа вэ? Тий. За яг хэдүүлээ эхлээд нөө дулаан хаамжийн тухай асуудлаа яриад дуусгах зүйтэй ах л да. Дулаан хаамжийн хувьд бол саяны төвлөрсөн дулаан хаамжийн хувьд бол угаасаа заавал тарифын зохицуулалт явахаас аргагүй. Яг бол дулаан хаамжийн одоо асуудал маань маш онцлогтой цахилгаантайгаа харьцуулахад. Яагаад гэхээр одоо дулаан хаамж бол ер нь бол нэгдүгээрт нь ийм орон нутгийн шин чанартай. Одоо тухайн аймаг, тухайн сум ингээд нэг тухайн эсгэл хангах нь шүү дээ. Нэг эсгийн хэрэглэгчийг. Хоёрдугаар болохоор тэр дулаан хаамжийн зарж байгаа эсвэл дулааны хэрэглээ зөвхөн өвлийн хэдхэн сард л зундаа байхгүй болж байгаа зү тий. Тэгэхээр энэч ерөөсөө нэг зохицуулттай үнээр ингээд ямар ч байсан нэг юм юуг нь хангаа явахаас л аргагүй. Эдийн засгийн нөхцөл байдлыг хангаа явахаас л аргагүй байдгийн байна. Тэгээд дулаан хаамжийн хувьд айгүй олон хүмүүс бас нэг ингэж хэлээд байгаа байхгүй юу? Дулаан цалхааныг хослон үйлдвэрлэдэг манайх шиг ийм станцтай улсын хувьд бол энэ одоо нэг хуулиар байхын зүйтэй мөртэй гэл ингээд. Тэгэхдээ зохицуултын хувьд дулаан цалхаан гэдэг хоёр нь хоёулаа тустай. Ерөөсөө тустай асуудал. Тийм ч учраас энэ манайхтай хичээл төстэй дулааны саяны орнууд чинь бүгдээрээ адилхан дулаан цахилгааны станцуудтай. Тэгсэн мөрлөө тустай хуультай байна шүү дээ. Тэгээд дөнгөж саяхан эрчимчний яамныхын Аз хөгжлийн банкар бас нэг юм судалгааны ажил хийлгэсэн байлээ. Тэгээд тэр экспертүүд хүртэл ингэж өгөнсөн байгаа байхгүй юу? Одоо Монгол улс ингээд нэг юм ерөнхий товчхон хуулиар дулаан цахилгааныхаа хангамжийн асуудлыг зохицуулж байгаа нь маш одоо үр дүнгүй байна. Энэ маань нэгдүгээрт ингээд төлөвлөлтийг одоо ойлгомжгүй болгодог. Хоёрдугаарт одоо гүйцэтгэлийг тэгээ сайжир одоо хариуцлагын асуудлыг ойлгомжгүй болгодог. Гихмшлэнгээр ингээд нэлээд олон асуудал байдаг учраас аль болох одоо дулаан цахилгааны бие даасан хуультай болох нь зүйтэй гэдэг ийм одоо зөвлөмжийг өгсөн бил. За тэгээ саяны харин нөгөө бие даасан хэсэгчлэн дээр бол ингээд тариф дөрөс оролцохгүй байна шүү дээ. Одоо төр оролцохгүй. Одоо бол оролцож байгаа. Манай одоо энэ хуулиар бол аль болох оролцохгүй бай. Төвлөрсөн дээр бол одоо яалтчгүй оролцоо явах нь зүйтэй гэдэг ийм байдлаар зохицуулж байгаа. Тэгээ хувийн хвшлийн оролцоог бас нэмэх тийм дээ. Хувийн хвшлийн оролцоог нэмэгдүүлэх. Тэгэхээр төвлөрсөн дулаан хаамжийн системд хувийн хвшил их усаар яриад орж байгаа бол үн тарифын зохицуулттай байхаас аргагүй болох нь байна. Бусдаар бол зүгээр тэр хэсэгчилсэн байдлаар, бие даасан байдлаар хангаа явах тохиолдолд төр ер нь оролцохгүй байя гэсэн ийм л зохицуулт орж ирж байгаа. Тэгэхээр таны юун дээр бас нэмээд асуухад энэ дулааны тооллорын талаар одоо хууль эрх зүйн хувьд одоо ямар хуу төвшөнд одоо та хэд нэвтрүүлэхээр тэрийг зорж байгаа юу? Ер нь энэ үр ашиг нь юундаа байдیں۔ Тийм. Нэвтрүүлснээр. Тийм. За одоо ингээд бид нар тест өрөвдөр ингээд үйлдвэрлэсэн дулаанаа ингээд хэрэглэгч рүү түгээж шүү дээ. Тэгээд хэрэглэгчдэр аж ахуйн нэгждэр дулаан маань яаж одоо тоолдог вэ гэхээр ерөөсөө танай метр квадратаар юм уу метр куб ирж дулааны тоолор байхгүй. Тэгээ энэ бол ингээд ямар асуудлыг бий болгож байна гэхээр нэгдүгээр та одоо магадгүй нэг өвлийн үйлрэл та нэг ингээд одоо гэр орноо орхиод гадаад явж болно шүү дээ. Тэр үед чинь таны дулааны мөнгө яаж л авах нь? Үүжил авах нь тий. Хоёрдугаард ингээд та жишээ нь гэр дотор халууцаад байхаараа дулаанаа тохируулахын тулд яах вэ? Сонхоо хонгоолго тохируулдаг. Гэтэл тэр сонхоо хонгоолгоод гадагшаа хайж байгаа тэр дулааныг үйлдвэрлэхэд тэр тест төрөвдөр ямар хэмжээний өргөө зардал бий болж байгаа вэ тий. Тэгэхээр гихмшлэнгээр ингээд одоогийн асуудал бол ингээд маш одоо үр ашиггүй байгаа байхгүй юу? Тэгтэл одоо тийм ч учраас манай энэ хуулийн зохицуулалтын дээр ерөн цаашдаа бол бид нар аль болох дулааныг одоо тоолууртай болгоё. Дулааныг. За тэгвэл одоо ямар хүндрэл байгаа вэ гэхээр энэ дулааны тоолуур бол нэлээд үнэтэй байгаа юм бил. Нэг хэдхэн компани одоо нийлүүлдэг. Тэгэхээр энийг аль болох олон компани нийлүүлдэг. Нэг дулааны тоолуурын үнийг маш олон одоо дойшоо буулгах арга хэмжээг бол одоо авах нь зайлшгүй шаардлагатай юм гэж харж байгаа. Тэгээд ингэж тоолууржуулаад эхлэхээр маш их хэмжээний одоо үр ашиг бий болно. Тэгээ би энэ дээр нэг бас жишээг хэлэх хэрэгтэй дуртай л да. Жишээ нь хараа нэг аймагт ингэсэн гэж байгаа нөө цэвэрлэх байгууламж нь баг одоо ингээл дүүрээд л хайлаал тий баг шин цэвэрлэх байгууламж барья болох байлаа гэж хэлжсэн чинь бүх айлуудыг тоолууржуулсан байна л да. Тэгсэн чинь мэдээж хэмнэлт гарч байгаа шүү дээ. Тэгээд нөгөө барлаг цэвэрлэх байгууламж бүр дундраад юун тэрээр да өргөтгөх шинээр барих тийм боломж. Тэгэхээр манайх хэрвээ ингээд дулааны тоолуур тавихаар хүн яах вэ? Дулаана баг хэрэглэхийг хичээж штэ. Мөнгөө баг хөвлөхийн тий. Тэгэхээр ерөөсөл хэмждэг одоо байж ижил хүн хэмнэн. Тэр хэрэглэгч хэмнэ гэдэг чинь тэр одоо тест 4 дээр тест 3 дээр яах вэ? Дулааны их усэр шинээр бий болно л гэсэн үг байхгүй юу? Тэр утгаараа энэ бол одоо маш чухал асуудал. Тэр энийг үлбэр зохицуулж оруулж өгч байгаа. Энэ манай дээр ярилцлаганд орж байгаа бүх талын их сурвалжуудын хэлж байгаа нэг л зүйл байна. Ерөөсөө дуу нэгтэйгээр санал нэгдэж байгаа. Эхлээд тоолж сурах хэрэгтэй. Тоолохгүйгээр ерөөсөө хэмнэх ямар ч боломж
боломж байхгүй маа гэдэг. За дулааны тоолуур дээр бас нэг асуулт байгаа нь юу вэ гэхээр салбар хоорондын уялдаа холбоо гэж нь. Одоо эрчим хүчний салбар бол барилгын салбартаа нэгт уялдаа холбоотой явж байна. За өмнө нь бол одоо барилгын зураг төслийг батлахтаа ч юм уу тий зөвшөөрөл олгохдоо тодорхой мэдээж шаардлагуудыг тавьж байгаа байх. Гэхдээ энэ дээр заавал дулааны тоолууртай байх айл бүрийг тоолууржуулах ч юм уу энэ журам хууль бол хэрэгжээгүй Монгол улсад байдаггүй байхаа гэж таамаглаж байна. Одоо хуулийн нэг бүршил нөгөө заалтуудыг мэргэжлийн экспертийн хувьд бид бүхэн бас тайлж уншиж чадахгүй учраас зарим нэг тайлбарыг бас зөрүүтэй ойлгож байж магадгүй юм. Тэгэхээр шинжилсэн энэ хуулийн одоо найруулга дээр магадгүй энэ хуулийн төсөл батлагдсанаас хойш ашиглалтанд орох гэж байгаа барилга, шинээр баригдаж байгаа барилгуудад яг энэ дулааныг хэмнэх, үр ашигтай байх тал дээр ямар зохицуултыг шигтгэж оруулж өгсөн юм болоо гэдэг энэ бас их сонирхолтой байна. Тийм. Ер нь бол одоо яг энэ нөгөө хууль маань нөгөө бусаж үйлчлэлгүйгээд бас нэг асуудал байгаад байдаг шүү дээ, тий. Тэгэхээр энэ одоо хуулиар одоо шинээр баригдаж байгаа барилга байгууламж, за аж ахуй нэгжүүд бол заавал одоо дулааны тоолууртай байх ёстой гэдэг зохицуулт орж ирж байгаа гэсэн үг. Зүгээр одоо байгаа нөгөө хуучин 70-60 онд байгуулагдсан барилгуудын хувьд дулааны тоолуур тавихад бас их хүндрэлтэй байдаг юм билээ. Гэхдээ яг хөө тэн дээр нөгөө нэг дулааны тоолуур биш одоо нэг юм хуваарлтын бас нэг юм дат чиг хэмжүүр тавих бүрэн боломжтой байдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг бол бас ингээд тавиад айлуулах одоо хэмжихийг бол зорио явах нь бол зүйтэй байгаа л гэж харж байгаа. Тэгээд нөгөө нэг дулааны хууль маань бас одоо барилгын хуультай, бусад хуультай бас одоо ингэж уйлдаж явах хэрэгтэй тий. Барилгын хууль дээр болохоор ингээд дулааны тоолуур тавихгүй айл гэдэг ч байдаг юм эсвэл одоо тий. Тэгэхээр нөгөө уйлдуулах асуудыг бол бас бид бүхэн бусад хуультай уйлдуулах асуудыг бол дулаан хамгаалалт талдаа бас сайн байхгүй бол бас тэгэл яг тийм. Одоо барилгаад улаасан байх. Барилгын стандарт дээр бол зөндөө олон нэмэлт бас шаардлагууд үүсгэнэ гэж харж байна шүү дээ. Одоо Монголын нөхцөлд ийм боломж хэр байдаг юм болоо? Ямар боломж вэ гэхээр магадгүй бид ингээд Японд очиад Солонгост очиад ингэхлээр гараад явах үедээ дулаанаа унтраачдаг. Усанд орохоос өмнө 2 минутын өмнө халаангууд халуун усанд орчоод буцаад унтраачдаг тий. Тэгвэл Монгол дээр одоо ерөн сүүлийн үед баригдаж байгаа энэ апартментууд дээр энэ системийг шинээр суйрлуулах ч юм уу айл бүр дээр магадгүй сонголтоор хийх боломж юу байдаг юм бол энэ хийхэд их төвөгтэй систем үү? Нутагших боломж байгаа болов уу? Тий. Яг нь сүүлийн үеийн ер нь бол барилгууд бол нэлээд ийм одоо эрчим хүчний хэмнэлт гэдэг чинь одоо хэрэглэгчд боломж олгож байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тийм одоо дулааны тоолууртай яаж л одоо нөгөө паарн дээр нь тохируулгатай тийм одоо технологиуд бол маш их орж ирж байгаа. Тэрийг яг одоо аль биесны олгоод ингээ хуулийн дээр суугаад өгөхөөр энэ маань бүр ингээд заавал гэсэн одоо ийм шаардлага орж ирж байгаа гэсэн үг байхгүй юу? Одоо бол ингээд яг сайн дураараа л ингээд бол хэмнэлттэй барилга ингээ яваад байна шүү дээ, тий. Одоо цаашдаа бол хуулийн дээр заавал одоо ийм тохируулгатай бай, дулааны тоолууртай бай гэд ингээд заагаад өгчгөөр энэ маань ингээд цаашаа бол бүх шинээр орж ирж байгаа барилга байгууламжийн хувьд бол тийм болно л гэсэн үг. За, ер нь бол бас их том ажлын хэсэг одоо байгуулагдчихсан энэ яг ач холбогдлын хувьд бол одоо маш чухал ийм одоо суурь хуулийн бас шинжилэл явагдаж байна гэж харж байна. За дээрэс нь одоо бид бүхний бас нэг сонирхож байгаа асуудал юу вэ гэхээр эрчим хүчний хэмнэлтийг бас урамшуулдаг, тэр хэмнэлтийг одоо хийхэд илүү сайн хөхүүлэн дэмждэг, тэр хөшүүргүүдийг бий болгож идэг ийм бас нэг байгууллага манай улсад хэрэгтэй юм болов уу гэдэг саналыг бас өмнө гаднаас ирсэн экспертүүдээс санал болгож ингэж хэлжсэн. Энэ тал дээр юу н ямар үнцэг бас энэ шинжилсэн хуулийн найруулгад тусгагдсан байгаа вэ? Ийм төрлийн байгууллага манай улсад хэрэгтэй юу? Тийм. За яг эрчим хүчний одоо ер нь бол эрчим хүчний салбар чинь 3 хууль байгаа яг одоогоор. Нэг нь эрчим хүчний тухай хууль, сэргээгдэх эрчим хүчний тухай хууль, эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль гэдэг. За тэгээд бид нар бол яг одоогоор бол энэ эрчим хүчний тухай хууль, сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг одоо ингээд дулаан цахилгаан хамжийн тухай тусдаа хууль болгож байгаа гэсэн. Тэгээ яг сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг байхгүй болгож байгаа вэ гэхээр тэгэхээр одоо бид нар сэргээгдэх эрчим хүчээр дулаанаач хангаж байна. Цахилгаанаач хангаж байна. За дулааны хувьд ингээд тэр одоо хийн насоос гэж байж байна. Газрын гүний дулаан байна. За дээрэс нь нарны панел одоо энэ тэрээр ингээд дулаанаа хангаад яалтчгүй дулаан бол одоо сэргээгтэр хангаж байгаа учраас дулааны хууль дээр нэг бүлэг болоод ороод ирж байгаа гэсэн. Тэгээд цахилгааны хуулийн дээр ч гэсэн бас адилхан нэг бүлэг болоод орж ирж байгаа гэсэн. Ингэснээрээ одоо тэр хуулийн уялдаа холбоо сайжраад ингээ өөрөөр хэлбэл тэр одоо 2007 онд батлагдсан сэргээгтийн хууль маань одоо яг ингээд орчин үетэйгээ уялдаад шинжлэхдээ дараагийн шатанд ороо явж байгаа гэсэн.
үг. Хэмнэлтийн тухай хуулийн дээр бол яг одоогор бол бид нар одоо шинжлэх юун дээр бол ажиллаагүй гэж ойлгож болно. За яагаад вэ гэхээр яг одоо бол яг хэмнэлтийн тухай хуулийн дээр бол эрчим хүчний зохицуулах газар гэж байдаг шүү дээ, тий. Тэр байгууллага дээр бол ингээ бүхэл бүтэн нэг одоо хилтэс зөвхөн энэ хэмнэлтийг хариуцаад одоо явдаг. Тэгээ тэрнийхээ хүрээнд бол хэмнэлтийнхаа бодлогыг хэрэгжүүлээ ингээ явж байгаа. Хорон дээр гэсэн үг шүү дээ. Эрчим хүчний зохицуулах хорон дээр. Бусдаар бол зүгээр яг учиргүй тийм одоо бид нар бол одоо юм л бол нэг юм төрийн юутай нэг байгууллага байгуулдаг. Ерөөсөө тэгэж болохгүй. Одоо бол бид нар бол аль болох тийм нэг юм бүтэц хороо 960 байгууллагаасаа одоо татгалзах хэрэгтэй. Тэр маань тэгэл эцсийн дүндээ бол нэгдүгээр хариуцлагыг солруулж байна. Хоёрдугаар болохоор тэр чинь яг хуулийн хүрээндөө тий. Гуравдугаар болохоор ер нь бол бид нар ингээд тэрний ард чинь зардлал явна шүү дээ. Нэг хүн ажилласан зардал, 2 3 хүн ажилласан зардал шүү дээ. Тэгэхээр бол аль болох энийг хуулийн хүрээнд ямар байгууллага хариуцсан гэдг нь тэр байгууллага л хариуцсан явж байгаа зүйтэй. Тэгэхээр би бол тийм хариуцсан тустай байгууллага байгуулах гэдэг дээр л нэг санал нийлдэггүй гэж олдож байна. Тий. Олон улсад манайх олон улсын конвенцийн нэгдснээр бид нар олон улсад бас үүрэг хүлээж байгаа тий. Одоо жишээ нь хүлэмжийн хийг бууруулах Парисын хилцээр байна гэх мэт. Одоо сэргийгдэгч мөч бид нар хэдэн он гэхэд хэдэн хүргэсэн байх хэвээр. Гэл одоо бид нар ингээл энэ дулааны их үүсвэр одоо ингээл одоо ингээд одоо юу гэдэг уламжлалт нөгөө нүүрсэн түлшид одоо станцууд нэмэгдээд цаа ингээд ашиглалтанд ороод байдаг. Нөгөө талдаа нөгөө сэргийгдэгч эрчим хүчний харьцаан дахиад доошлох гээд байдаг те. Тэгэхээр та бүхний энэ шинжилсэн юм найруулган дээр одоо тэр бид нэр одоо хөлөмжийн хийг бууруулах тэр үүргийн хүрээнд одоо эрчим хүчнийхээ энэ одоо энэ бодлогыг хуулийг ингэ шинжилснээр ямар үр дагавар авчирна, ямар үр дүнд хүрнэ ч гэдэг юм уу те. Тэмхүү төлөвлөж яасан зүйлүүд бий юу? Зүйтэй. Сая би нэг хэлээ ингээд сэргийгтгийн хувьд дулаан хангамж талдаа ч гэсэн ингээд одоо ялангуяа тархмал их үүсрийн хувьд бол нэлээд боломжтой болж байгаа. Саяны дээр одоо хэсэгчилсэн, бие даасан гэдэг дээр одоо хэрэглэгч өөрийнхөө үр ашгийг тооцоолоод үзээд тий хөрөнгө оруулалтаач хүртэл хэдэн он яаж нөхөх үү гэдгийг тооцоолоод одоо ямар төрлийн технологи сонгох вэ, сэргээгдэхийг сонгох уу, эсвэл одоо уурын зуух арай уран зуух ер нь л тавихыг бараг л хорж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нэг тэр маань ингээд нэгдэж өгч байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл цаашдаа бол одоо энэ сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтыг бол энэ хууль бол нэлээд одоо дэмжих тал руугаа явж явнаа л гэсэн үг. Хоёрдугаарт яг манай эрчим хүчний салбарын хувьд бол яг энэ одоо хариуцлагынхаа хүрээнд эрчим хүчний одоо сэргээгдэх эрчим хүчний нэвтрүүлтийн төвшинг 30 он гэхэд нэг 30% хүргэнэ гэсэн ийм л зорилттой байгаа. Одоо болохоор нэг 18.6%-тэй байдгийг. Тэгвэл яг зүгээр зарим хүмүүс болохоор ингэж байгаа байхгүй одоо бараг л 100% сэргээгдэх одоо бараг л хамаг ямаараа сэргээгдэхэр ханганаа боломжтой одоо бараг л маш хэмжээний хөрөнгө оруулалт татах гээд байна. Инээ тэрэ гэл ингээл энэ бол яг зөвхөн Монгол улсын хувьд бас яг энэ төвийн эрчим хүчний системийн хувьд бас нэг тийм бүрэн боломжтой асуудал биш юм байна. Яагаад биш вэ гэхээр манай систем өөрөө айгүй маш сул систем байхгүй юу? Сул. Тэгэхээр сул гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр нэг юм хүмүүс нэг докторжилт гэдээ ярьдаг шүү дээ, тий? Өөрөө л ингээд бие даагаад ганцаараа ажиллах чадвартай систем үү гэдээ хариулна шүү дээ. Гэтэл манай систем бол бие даагаад ингээд ажиллах одоо чадваргүй систем байхгүй юу? Өөрөөр хэлбэл одоо ингээд нэг юм системд болж байгаа савлалтыг тохируулдаг тийм их усүр байхгүй. Томоохон усан станц байхгүй. За нэг 2 батарей орж ирлээ. Одоо нэг 2 батарей л жоохон тохируулж байгаа. Бусдаар бол тийм тохируулгын юм ерөөсөө байхгүй. Манай тохируулгыг хийж байгаа ганц холболт юу вэ гэж? Ерөөсөө нэг Оросын холбооны устай холбогдож байгаа ганц шугам байгаа шүү дээ. Тэр маань л одоо ганц савлалтыг тохируулж байгаа ганц холбоо. Тэгээ тэр холбоо байхгүй л ер нь манай систем ганцаараа бие дааж ажиллах боломжгүй байхгүй юу? Тэр маань юу хэлж байгаа гэхээр сул систем. Тэгэхээр ийм сул системийн хувьд тэр сэргээгтгийг их хэмжээгээр шингээх чадвар байхгүй. Тэр нэг шугам дүүрсэн бас тий. Тэг яг шугамыг бол бас яаж болно л та. Тэгээ зүгээр докторжилтоосоо болоод техникийн асуудлаасаа болоод тэр 30 хонд 30% гэдэг л хангалттай. Тэрээс ч тэрийг бол одоо ингээд бараг 60-70% болгоно 100% болгоноостай гэд ингээх нь бол одоо нэг тийм юутай асуудал биш. Гэхдээ гэрээгээр ч гэсэн бид 100% тэр лөө шилжүүлнэ гэдэг ч бас юу байхгүй. Тэдний хувь харьцааг ингэж л багасгаж хүлэмжийг л бууруулах юу байгаа шүү дээ. Тийм манайх бол яг тийм учиргүй том нөгөө аж үйлдвэртэй оронтой адилхан тийм өндөр хариуцлага үргэлжсэн юм биш шүү дээ. Тийм. Зүгээр яг дэлхийн зах зээл дээр сэргээгдэхин их усрын хувьд хөрөнгө оруулалт их олдож байна. Нүүрсний их уср дээр олдохгүй байна гэдгээрээ л одоо ингээд сэргээгдэхин хэмжээгээр орж ирье гэд ингээд тэгээ яг нөгөө энэ эрчим хүчний системийн бус юм уу одоо энэ талын одоо юу тал одоо юу гэдэг юм бэ мэргэжлийн бос хүмүүс болохоор юу гэж
яагаад вэ гэхээр энэ ч одоо их хөрөнгө оруулалт олж байгаа бараг л бүх юмаа сэргээгээр хангацгаа гэж жоох ингээд зөвхөн арилжааны талын үр ашиг нь хараад байна. Арилжааны талын тийм. Тэгэхээр энэ бол нөгөө энэ системийнхаа нэг доктортой ажиллаж чадах уу гэдэг дээрээ л төвлөрөх ёстой л доо. Тэгэхээр бол манай систем бол тэгтлэх сингээх чадвар байхгүй. Ер нь бол 30% гэдгийг л сайн анхаарах хэрэгтэй. Тэгвэл одоо бид нар ингээд сэргээгдэхийг 100% болох гээд байна. Наашаа хөрөнгө оруулаа энэ төргээд хөрөнгө оруулах шиг бид нар бас хамаагүй хуураад нэг төрлийн хуурж яана л гэсэн үг л дээ. Бас тэгж бас болохгүй л дээ. Бид нарт бол ийм хязгаартай. Би саяхан бас нэг баримт материалаас уншиж байхад Монгол улс бол сэргээгт эрчим хүчний нөөцөл одоо дэлхийн дунджаас дээгүр улс орон юм байна гэдэг ийм баримтыг уншсан нэгдүгээрт. Хоёрдугаар асуудал нь гэхдээ сэргээгт эрчим одоо хүчээр эрчим хүчнийхаа нийт хэрэглээний дийлэнх хувийг шийдсэн улс орнууд эргээд бас бага зэргийн бүтлгүүтэлтэй нүүр тулаад сорилтуудыг бас сөрөөд явж байгаа ийм туршлагууд дэлхийн нийтэд яг одоо гарч эхлэж байна. За энэ цаг үед бид нар сонголтыг яачсан хийх үү гэдэг нь бас их чухал ах шиг байна тийм ээ. Таны саяны яриатай бас уялдахаар юм байна. Яг зөв. Тийм. Ер нь л яг хуу нэлээд олон жилийн өмнө л хараа сэргээгдэх маш үнэтэй байсан. Тэгээ манайх ч гэсэн маш үнэтэй байсан учраас л тэр сэргээгдэхин хууль батлагдаад маш өндөр тарифыг хүчээр хуулиндаа суулгаж өгөө тий. Тэгээд нэг хідэн сэргээгт баригдсан байна шүү дээ. Тэгээ одоо ингээд сэргээгдэхийг бид нар яагаад үзэн яддггүй гэхээр нэгдүгээр тэр үнийн аягүй өндөр. Хоёрдугаар та саяны нэг техникийн асуудал гэдэг шүү дээ. Савладаг тий. Одоо нөгөө нарнаас хамаараа салхинаас хамаараа савлаад нөгөө нэг сул системийг чи улам савлуулчих гээд байгаа. Энэ хоёроосоо болоод ер нь Монгол жоохон сэргээгдэхийг тийм одоо эсэргүүцэх тийм юу суучихсан гэж ойлгож байна. А зөвхөн яг сүүлийн үед бол сэргээгдэх хөрөнгө оруулалт маш их буурч байгаа. Маш буурч байгаа. Одоо сэргэлэн суманд баригдсан 50 мегаваттын салхин станц нэг 100 сая доллараар баригдажсэн бол одоо 50 мегаваттын станц бол ер нь 50 сая доллар руу орчиж байгаа. 2 дахин буурч байгаа. Ингээ цаашаа буураад байгаа. Тийм. Тэгээ яг хөрөнгө оруулалт олдож байна. Дээрээс нь анхны хөрөнгө оруулалт нь буурж байна. За техникийн одоо энэ хязгаарлалтуудаа ер нь бол нэлээд одоо бууруулж байгаа. Одоо ингээ техникийн асуудал хүнд идэг гэж байна. Тэрийгэ бууруулж байгаа гэдгээр бол одоо сэргээгдэхүүл бас боломжтой байгаад байгаа л да. Ялангуяа одоо тэр нөгөө хэсэгчлсэн байдлаар өөрсдөө хангах явах тэр сэргээгдэх рүү бас явах нь зүйтэй л байгаа. Гэхдээ том системийн хувьд бол тэр одоо эзлэх хувийг бол маш хэмжээгээр нэмж чадахгүй. Тэгэхээр ерөөсө балансыг айгүй сайн барих л асуудал байна. Зүгээр саяны нөгөө нэг Монголын хувьд нөгөө сэргээгдэхийн нөөц их сайтай гэж юугаа хэлээд байгаа гэхээр энэ манай говийн оройн байна шүү дээ. Говийн оройн ч ерөөсө маш сайн нарны тэгээд нөгөө салхины нөөцтэй. Хоёрдугаарт нь говьд чинь маш том хэмжээний газар нутаг байгаад байна шүү дээ. Ер нь сэргээгдэхийн их усрыг барихад юу их хэрэгтэй гэдгийг газар нутаг талбай. Тийм. За тэгэхээр сэргээгдэхийг бид нар юу руу хөгжүүлэх боломжтой гэхээр тэр нөгөө экспортлох. Одоо бид нар нэг магадгүй том 1 гига одоо 2 гига одоо ч манайх нэг 2 гигаар л төгчж штэ манай нийт систем. Тэгэхээр магадгүй тэр говьд ингээд манай систем рүү холбогдохгүйгээр зөвхөн тэр говьдоо ингээд том хэмжээний одоо сэргээгдэх бариад тэгээд тэр одоо хятадын зах зээлээс өөрөө хэрэглэгчээ болоод өөрөө үн тарифа тохироод ингээд экспортын зориултаар бол сэргээгдэхүүл манад говийн оройнд бол бүрэн боломжтой. Тэгээ тэр чиглэлээр бол манайхан бас ажиллаж байгаа гэж ойлгож байгаа. Тийм. Ганц нэг экспертудаас яг тэгж ярьж ирсэн. Бид нар одоо ер нь цахилгааны их усрыг цахилгааныг импортлогчоос экспортлогч руу шилжих ийм бүрэн нөөц байгаа. Гэхдээ одоо бас энийг болгоомжтойгоор хийхгүй бол дотоодын яг хэрэглээний дийлэнх хувийг ийм байдлаар ийм их усрыг сангах юм бол тодорхой эрсдлүүдийг зарим улс орнууд үүрээд эхэлсэн гэдэг ийм хүнцэг бас явж идэг юм байлээ. Одоо нэг чухал асуудал энэ эрчим хүчний зах зээлийг либералчлах талаараас их яриад байна. Тэгэхээр яг энэ талын тодруулахыг бас та өөрөө энэ хуулийн төсөл дээр сууж байгаа хүний хувьд мэргэжлийн экспертийн хувьд ер нь юу гэж харж байна вэ? Бас хувьчлах. Тийм. Яг тийм. Хүмүүс яригдж байгаа. Тэгэхээр бидний нөгөө нэг дөрөвт ажил бол цахилгаан эрчим хүчний тухай хуулийг бол анхдагч хуулийг бол боловсруулаад явж байгаа. Тэгээ энэ хуулийн одоо гол эрхэм зорилго юу вэ гэхээр ер нь ингээд сая бид нар ингээд дулааны талаар ярьлаа шүү дээ, тийм. Одоо тэгвэл цахилгааны зах зээл. Тэгэхээр одоо манай байгаа цахилгааны зах зээл ямар зах зээл вэ гэхээр ерөөхдөө төрийн зохицуулалттай зах зээл ахгүй юу? Тэгэхээр энэ юугаа хэлж байгаа гэхээр их усүр одоо цахилгаан станцууд байна шүү дээ, тий? Нар салхины станцууд хэрэглэгч хоёрын дунд ерөөхдөө төр ингээд одоо ингээд суучихсан гэсэн. Тэгээ энэ хоёрын өмнөөс бүх юмыг зохицуулдаг буюу энэ их усүрүүдээс цахилгааны худалдаж аваад одоо хэрэглэгчрүү зардаг ийм юу ахгүй төрийн одоо оролцоо ихтэй гэсэн. Либералчлнаа гэдэг байгаа нь болохоор юу вэ гэхээр энэ хоёрын дундаас төр ерөөхдөө жоохон холдоод өгнө л гэсэн. Тэгээ энд байгаа цахилгаан станцууд хэрэглэгч рүүгээ ер нь бол шууд харилцах тэр боломжийг нээж өгөөл гэсэн.
одоо зах зээлээ өөрөөр хэлбэл бид нар аль болох ингээд жоохон нээж өгөө, чөлөөтэй болгоё, өрсөлдөөнтэй болгоё гэдг нь энэ одоо цахилгаан эрчимчний зах зээлийг либералчлах гэдэг юмыг ярьж байгаа. Тэгэхээр яг одоо би одоо нэг юмыг ингээд ажиглаад байгаа хгүй хүмүүс ингээд нөгөө эрчимчнийг либералчлах гэхээр ингээд ерөөсөө маш их буруу яриад байгаа. Буруу. Одоо ингээд нөгөө тогтмол үнэтэй нэг станц барихаас хүртэл энэ үйлстэй либералчлаа гэж одоо ингээд яриалах юм билээ. Тэгэхээр либералчл гэдэг юм аягуулсаа ойлгох хэрэгтэй байхгүй юу? Бид нар бол зах зээлээ загвараа одоо болохоор чи ингээд би тэгээ та хэдэд бас нэг юм харуулах гэсэн энэ. Тэгэхээр энэ одоо Монгол улс ганцаараа шар байгаад байна уу? Тэ? Гэтэл нэг улаан байгаад байна уу? Нэг хэдэн тэ? За улаан бол нэг Африкийн хэдэн улс байгаа. Тэгэхээр энэ болохоор нөгөө бид нар нэг 2001 онд бид нар нөгөө босоо байсан. Одоо юм төвлөрсөн байсан байхгүй 2001 онд дэлхийн бараг бүх улс орон эрчимчний салбар нь ингээд төвлөрсөн байсан. Тэгэнгүүт тэр нэг 2090 оны үед яасан гэхээр бүх улс орон тэр төвлөрлийг задлаад хэвтэй болгосон. Хэвтэй болгоод олон компаниуд болгосон байхгүй. Нөгөө цахилгаан станцуудыг бие даасан компаниуд болгоод дамжуулах шүлжээ, түгээх шүлжээ гэдэг ийм болгосон. Тэгээд амханда тэр реформыг манай улс яасан гэхээр тэр задал юу хийсэн хэрнээ цаашаа үргэлжлүүлээгүй 24 жил болсон байхгүй. 21 онд тэгэл мартцсан гэж ер нь баг хэлж болно. Тэгсэн мөртлөө ингээд маш олон компаниуд гарч ирсэн мөртлөө удирдлага нь одоогор ингээд босоо хിവэрэл байгаа. Өөрөөр тэр улаанаар дүрсэлсэн улстайгаа бараг л адилхан шахаад байгаа. Тэгтээ яг манай хөрхийн ингээд нэг юм жоохон анхны реформ хийсэн гэдгээр нэг шарттай. За гэтэл энэ бүх ногоонууд нь шүү дээ. Энэ ногоонууд яасан гэхээр нөгөө саяны яриад байгаа өрсөлдөөнтэй зах зээл рүү яваад орцсон. Өрсөлдөөнтэй. Тэгэхээр одоо нэг асуудал байна. Өрсөлдөөнд зах зээл рүү шилжихдээ урьдч суурь судалгаа, боловсруулалт, нутагшуултын одоо тэр боломжит байдлыг бас суурийг нь бол хуулийн зохицуулалтаар сайн тавьж өгөх шаардлагатай байх. Тэгэхээр энэ дээр нөгөө зах зээлийн үнэлгээ гэдэг зүйлмүүлүүд ингээд яригадаад эхлэх байх л та. Тий. Бид нар сая яг энэ хуулийн дээр сууж явах хугацаанд бол мэдээж одоо байгаа зах зээл үр дагаврын үнэлгээний өрөөндөл нэлээд сайн хийсэн гэсэн үг. За хоёрдугаар одоо нэг дөнгө сайхан хийж байгаа асуудал нь болохоор эрчимчний яамны зүгээс Аз хөгжлийн банкны санхүүжилтээр яг одоо байгаа зах зээл дээр үнэлгээ хийлгээд за ямар асуудлууд байгаа гэдгийг тодорхойлуулад тэгээд цаашдаа яаж одоо зах зээлээ одоо хэдэн үе шаттайгаар либералчлах юм бэ гэдэг ийм одоо наривсан төлөвлөгөөг боловсруулах зөвлөх үйлчлэгээ аваад дуусах юм. Тийм энэ бол одоо маш чухал. Тэгээд энэ дээр ингээд нэлээд сайн зөвлөхүүд ингээд одоо орчихсон, ажиллаад ингээд дуусж байгаа. За тэгвэл одоо эрчимчний яамны зүгээс одоо ямар ажлыг хийх ёстой вэ гэхээр энэ Аз хөгжлийн банкны гаргаж өгсөн энэ зөвлөх Аз хөгжлийн банкаар захиалж хийлгэсэн бичиг баримтан дээр үндэслээд одоо эрчимчний яам буюу засгийн газар одоо цаашаа яаж либералчлах юм бэ гэдэг тэр бодлогоо тэр шийдвэрээ гаргах ёстой. Өөрөөр хэлбэл либералчлах юм уу үгүй юм уу? Тэгвэл одоо энэ эхний 5 жилдээ 1% либералчлах юм уу? Одоо либералчлна гэдэг нь чөлөөтэй болгож өгнө л гэсэн үг. Одоо хинч орж тийш орж тоглох боломжтой гэсэн үг. Одоо үнийн ингээд зохицуулттай биш. Үнийн одоо зохицуултгүйгээр тохироо явдаг тэр юу бол оруулж өгнө гэсэн үг байхгүй. Эсвэл 5% ч юм уу. Ингээд нөгөө өөрөөр хэлбэл тэр бодлогоо яам гаргах хэрэгтэй байхгүй. Одоо бид нар ингээд цахилгааны хуулийг цаашаа босруулаад явах гэхээр ерөөсөө энэ бодлого нь байхгүй. Өөрөөр хэлбэл яг энэ засгийн газар энэ либералчл гэдэг юмыг хүсээд байгаа мó? Эсвэл одоо энийг ганцаараа тороогоод бүхэл бүтэн та бүхэн хардаа манай хөрш одоо Орос тэгээ хятад улсын одоо өрсөлдөөн зах зээлтэй болсон. Тэгээ би дөнгөж сая хэллээ нөгөө одоо говийн бүсэд ингээд нарны станц тавиад тэ том чадлын салхины станц яриад хятад руу одоо экспортлох тухай асуудал ярьж штэ. Тэгэхээр экспортод хамгийн түрүүнд тавигдах шаардлага нь юу вэ гэхээр зах зээлийн загвар нь ижлэгэн байх. Өөрөөр хэлбэл эдгээр одоо өрсөлдөөн зах зээлтэй байвал Монгол улс өрсөлдөөн зах зээлтэй байж ч бид экспортлох. Компанитайгаа гэрээгээ шууд яг зүйтэй тий. Өөрөөр хэлбэл өрсөлдөөнтэй зах зээлтэй чөлөөтэй зах зээлтэй болцохоор яах вэ гэхээр тэр одоо том хөрөнгө оруулагч говийн бүстэй орж ирээ тэр том чадлынхаа их усрээ бариад хятадын зах зээлээс өөрөө хэрэглэгчээ болоод өөрөө үн тарифа тохироод одоо борлуулалтаа хийгээ явах байна шүү дээ. Улсын хувьд ямар вэ гэхээр улсын хувьд одоо үндсэн шүлжээгээ шугамаа бэлтэн. Хоёрдугаар тэр шугамаар дамжуулж байгаа буюу тээвэрлэлтийнхаа хөлсийг аваад татвар аваад сууж байна. Гэтэл ийм байж ижил экспортын тухай ярих байхгүй юу? Тэрнээс одоо төрийн зохицуулалттай байгаа тохиолдолд бол энэ тухай ямар ч боломжгүй. Одоо төр өмнөөс нь очиж одоо тэр хятадын зах зээлээс хэрэглэгчийг нь олоод л тий. Энэ бол ерөөсөө боломжгүй. Тэгэхээр энэ бол экспортын тухай ярьж байгаа бол бид нар эхлээд зах зээлийнхаа загварыг өрсөлдөөнтэй болгох хэрэгтэй л гэж ойлгох хэрэгтэй. Танаас бас тодруулмаар байгаа нэг
чухал сэдв байна л да. Түрүүн та нэг хальт дуртаад өнгөрсөн. Энийг ч дэлгэрүүлж асуумаар санагдаад байгаа. Одоо бид нар чинь бас эрчим хүч гэдэг чинь нөгөө талдаа дахиад бидний утааны асуудалтай ингээл холбогдож байгаа тий. Тэгээд дээрээс нь одоо энэ эрчим хүчний бидний цамаан байдал, эрчим хүчний энэ хэмнэлт эднэр маш олон юмнуудыг тодорхой болгох юм маань одоо би чинь юу гэж бодож байна гэхээр тэр нөгөө бид нар эрчим хүчээ одоо ингээд сэгэтгээс үйлдвэрлээд тэгээд энэ төвийн шугам нийлүүлэх гэдэг нэг юм яваад байгаа тий. Айл өрхөн ингээд цагийн 20 кВт-ыг нийлүүлж болно. Аж ахуйн нэгжин суурилагдсан одоо тухайн системийн хүчин чадлын 50%-аар нийлүүлж болно. Тэнгүүд яг ингээд болно гэсэн мөртлөө яг энийг ажил хэрэг болоод байгаа юм нь яг үнэндээ бас байна уу? Зүгээр хальт ингээд хүмүүсийн ярьж байгааг сонсох нь offset маягаар ингээд тооцоо нийлж сар жилдээ нэг хийдэг байдаг юм нэг тийм явагдаж байгаа гэж манайх тэдийг хэрэгсэн танах тэдийг өгсөн авсан гэдэг нэг юм өгөл давалтын тоол дураар л яг тухайн юугаа ингээд бодоод ах шүү. Тэгэхээр нөгөө түрүү хэмнэлтээ сайн хийж чадах юм бол хүн чинь ингээд тэрийг хэмнжиж илүү гаргаад илүү гарсныгаа ингээд ямар нэгэн байдлаар ингээд тэргээ хөнгөлүүлээд борлуулад ингэх юм бол хүн улмал юмаа ингээд те сайн хэмнэлттэй болгоё, дулаалын эрчим хүч бага зарцуулдаг болгоё. Тэр хэмнэснийхээ хэрээр хүн чинь мөнгө олох гэдэг учраас энэ нь бас тэр хөгжлөө цааш нь чирээ явах юм болов. Тэгэхээр тэр тал дээр одоо яг одоо тэр мөнгөжүүлэх те тэрийг буцаагаад ингээд борлуулах энэ асуудал одоо шинэ хуулийн төсөл дээр ямар хөө байдлаар суугдаж байгаа вэ? Одоо журмаар шийдэгдэж чинь энэ нь бол хангалтгүй байна гэж байгаа шүү дээ. Тийм. Бас тодорхой биш. Тийм. Гүйцэтгэл одоо юу байдیں۔ Тэ энэ юмнууд нь. Тий. Тэгэхээр нэг энэ Монголд одоо тэр айл өрхүүд, аж ахуйн нэгжүүд нарны панел тавиад өөрийнхөө хэрэглээг хангаад илүүдэл цахилгаанаа шүлжээрөө борлуулах энэ үйл ажиллагаа Монгол төдийлөн сайн хөгжихгүй байгаа. За хөгжихгүй байгаа нэг шалтгаан нь юу вэ гэхээр одоо тэр асуудал нь болохоор хуулийн дээр бүр нэг сэрхэж өгүүлбэр байхгүй. За нэг одоо журам байгаа. Эрчим хүчний яамнаас гаргасан журам. Тэгээ нөгөө журам нь бас одоо тийм сайн журам биш. Тэгээд одоо Монголд одоо нэг айл жишээ нь ингээд суйрлуулахаар та бүхэн боддоо бүр 6 сар болж байна гэж байгаа байхгүй. 6 сар боддоо. Бүр ингээд за тэгтэл яг энэ саяны одоо үйл ажиллагаа Австралид ямар байдг вэ гэхээр Австрал бүр энэ ажиллаараа энүүгээрээвэл өрөв топ гэдэг PV гэж ярьдаг. Энүүгээрээвэл бүр дэлхийд тэргүүлэгч. Тэгээ Австралид бол ерөөсөө нэг айл жишээ нарны панел тавиад сүлжээрөө холбоод нэг яа гэхээр ерөөсөө нэг сар хагасл болдог. Хамгийн ихтэй. Бүр ингээд. За тэгээд Монголд болохоор энэ журмаар яаж яах гэхээр энэ үйл ажиллагаан дээр 7 оролцох тал байна гэж боддоо. Бүр ингээ эрчим хүчний яам зохицуулахороо за тэр хамгийн юу н түгээх кампани тэгэнгүүтээ хөгжлийн төв гэдэг нэг зургийг хань. Тэгэнгүүтээ ингээд за чи зураг боловсруул, зураг батлуул. За тэгээ хамгийн бас инээдтэй юм нь таны одоо нэг алгын чинээ нарны панел тавих гэж байгаа дээвэр дээр чинь тавих гэж байгаа нөхрөөс бүхэл бүтэн 100 мегаваттын одоо дулааны станц барих гэж байгаа тийм нөхрөөс шаарддаг тусгай зөвшөөрлийг техник шаардлага шаарддаг гэж байна шүү. Тэгэхээр бол би одоо энэ нөгөө эрчим хүчний яамныханд юу гэж одоо яагаад байгаа вэ гэхээр маш тийм одоо нэгдүгээр тийм уян хатан биш байна. Үнэхээр энэ журам нь болохгүй байгаа бол энэ журман дээр асуудал байна гэж хэрэглэгч хэлж байгаа бол тэрний дагуу нь одоо ингээл тасралтгүй өөрчлөлт оруулаад энийг усыг арилгах хэрэгтэй байхгүй тий. Тэгээ энэ дээр ингээд бид нар бол процессын дахин инженерчлийг бол ялангуяа эрчим хүчний салбарт бол бүр хийх хэрэгтэй болсон байна гэж хараад байгаа. Процессын дахин инженерчил. Яагаад вэ гэхээр сая чинь энэ нэг үйл ажиллагаан дээр процесс нь бүр маш хүндрэлтэй байгаа. Маш их үе шаттай, маш олон оролцогч, 7 оролцох тал биш. Тэгээ оролцох юм бол тэр чинь хүндрэл болно, хугацаа сунана гэж байна. Уулын дэлхийд дээр одоо энэ чинь нөгөө plug and play систем буюу ерөөсөө ингээд авчраал одоо DHL хүртэл бараг явуулдаг болсон гэдэг байгаа байхгүй. Балкон дээр сурлуулж болдог. Тэр амар тийм их техникийн юу биш. Бүх юм бэлэн болгоод плагин буюу ингээл залгаал ингээл тавьчих. Тэгээ дээрээс нь энэ батарей энэ сторижууд хямдарсан байгаад байдаг тий. Яг дээр үед нөгөө хэлэх гэдэг санаа дээр үед мэдээж батарейны систем амар өндөр үнэтэй учраас ерөөдөө тэр өндөр үнэтэй нарныхаа толиудыг тавиад нартай үед ингээд ашиглаад ингээд төвийн шугам руу нийлүүлэн ч гэдэг юм эсвэл өөрснөө хэрэглэн ч гэдэг юм асуудал байжгаад одоо айл болгон одоо тэр нөгөө багнуур тавигдсан нөгөө батарейны систем байгаа шүү дээ. Тэр шиг байх боломж бас нэгдчихэж байгаа байхгүй. Одоо айл болгон 20 кВт 40 кВт батарейтай байхыг тийм үнэтэй биш болцсон бас нөгөө талдаа. Тэгэхээр нөгөө яг оргил цагаар бас нөгөө ачааллыг хуваалцахын тулд
тэр хүмүүс нь өдөржингөө шийдсэн хэрвээ үнэхээр хэмнэлттэй байшин байх юм бол нэг тийм амар хэрэглээ бол байхгүй. Тэгээд тэр батарейнд хуримтлагдсанаа бас ингээд төвийн хэрвээ оргил цагийн үед үн тарифа бас одоо гоё тавьчвал бас тэр үеэр нь тэр батарейнаас аваад нийлүүлчих юм бол бид нэр оргил цаавыг ингээд маш олон их үүсвэрээс ингээд бас смартаар юу яач боломж байгаа болов гэж бас хараад байна. Боломж байгаа зүгээр. Тэгээд одоо энэ нэгдүгээр журман бол айгүй болохгүй байгаа юм байна. Хоёрдугаар асуудал болохоор одоо байгаа хуулиараа түгээх компани хин нэгэн цахилгаан зархал эрэхтэй, хин нэгний цахилгаан худалдаж авах эрх түгээх компани байхгүй байгаа даа шүү дээ. Тэгэхээр бид нар энийг бол хуулиараа нээж өгөх юм байгаа. Хоёрдугаар нь хуулийн дээр ингээд одоо үйл ажиллагааны илүү хялбар одоо ингээд энд ингээд бүхэл бүтэн 7 оролцох тал байсан бол аль болох одоо 4 болгоод хялбар болгосон байдлаар хуулийн дээр оруулж гисэн гэж зорж явж байгаа. Гэхдээ хуулийг хүлээхээсээ илүүтэй уул нь эрчим хүчний яамны зүгээс бол тэр журмандаа л өөрчлөлтөө оруулаад хялбар болгоол тий ингээ явах хэрэгтэй байхгүй юу. Одоо тэр театргүй их эрчим хүчний их үүсвэрийн дутагдaltaй байгаа тохиолдолд аль болох хэрэглэгч маань өөрийнхөө ямиг хангаад тий тэгээд ингээд тодорхой хэмжээний юм шүлжээрөө борлуулаад жижигэн ч гэсэн орлого олоо явж байгаа зүв байхгүй дээ. Тэгэхээр энийг бол эрчим хүч талаас бол дэмжиж ажиллах зайлшгүй шаардлагатай байхгүй. Одоогоор л төдийлөн дэмжиж ажиллаж чадахгүй байгаа. Тийм ч учраас хэрэглэгч энэ дээр бол маш шүүмжлэлтэй хандж байгаа. Зүгээр нөгөө апгрейд буюу шүлжээрөө зарахгүй байдлаар бол ер нь бол өстой маш их хийж байгаа. Одоо тэгээ нодлонгийн тэр нөгөө цалгааны тариф өссөнтэй холбоотой. За дээрэс нь бас цахилгаан чинь өвөлдөө ингээд тасраад байна шүү дээ. Тэрнтэй холбоотой ер нь хүмүүс ингээд ерөөсөө нэг нар батарейг чинь тавья гэдэг апгрейд байдлаар бол ер нь бол өстой маш их тавигдчихж байгаа. Одоо сүүлийн үед хэд хэдэн одоо барсмаа зарсан багтай нөгөө хашаага нарны төлөөр хийсэн. Ягаад гэхээр хашаа барьснаас нарны төлөөр хийсэн илүү хямдхан. Яг зөв тий. Тэгээд нөгөө нэг Улаанбаатарт нэг одоо хамгийн том асуудал чинь ерөөсөө энэ агаарын бохирдол байгаа шүү дээ. Агаарын бохирдол. Тэгтэл энэ агаарын бохирдлыг одоо шийдэх хамгийн гол чухал бас нэг арга нь бол ерөөсөө энэ нарны панел батарей байхгүй юу. Тэгээ яг өмнө нь бол яг манад нэг юм байсан байлаа. За Улаанбаатар нүнэ тэр нар нь байгаа ч юм уу. Одоо үнэхээр тэр айлыг яндангаас нь салгаж чадах луу гэсэн эргэлзээ байсан. За гэтэл яасан бэ гэхээр нэгдсэн үндэсний байгууллага, за тэгээ Францын засгийн газар, за нийслэл энэ төр хамтраад одоо 67 айл дээр одоо 3 жилээс өмнөөс ахуулаад одоо Улаанбаатар хотод шүү дээ. Бүр ингээд яг айл өрхийг нарны панелаар дулааны асуудлыг шийдээд яндангаас нь салгацсан. Би бүр нодлын яг өвөл тийм айлууд дээр ингээд очсон. Тэгээд тэр айлууд ерөөсөө сайхан гадна талдаа хашаан дотроо нэг жижигхэн панел тавьчихсан, гэрч дотроо нэг халаагуур тавьсан, батарей тавьсан. Тэгээд тэр айлууд цэвэрхэн, маш цэвэрхэн. Тэгээд шүнжэнгөө дулаахан. Тэгээд өдрийн цагаар бол мэдээж нар нь ингээ хангачиж байгаа, тодорхой хэмжээний батарейгаа хангачиж байгаа. Дээрээс нь тэр халаагуур нь өөрөө ингээд нөгөө тодорхой хэмжээний дулаанаа барьдаг. Дотроо нөөслөртэй. Тэгээ ингээ бүр маш тухтай. Тэр одоо хуучин нүүрсээр хангадаг байхад бол тэр гэр нь ингээл бүр хар утаа байсан гэнэ гадна тал нь хашаа. Тэгэхээр чиний эрүүл мэндийн хэмнэлт гарч जैन тий шөндөө даарахгүй байна ингээд. Тэгэхээр энэ бол ингээд аль хэдийн одоо нэг төрлийн туршилтын төсөл хэрэгжүүлээд яндагаа салгаж болох юм байна гэж баталгаажуулчихад байгаа тохиолдолд бид нар аль болох энэ рүү тэгээ та бүхэн бодож хараа нэг айл руу тэр юу яасан бэлээ нэг 10 сая төгрөгөөр хэрэгжүүлсэн байгаа байхгүй юу. Тэгээ 1 саяын тэр гэрийн дулаалахад хэрэгэлсэн гэсэн. Тэгээ 9 саяын тэр янагаа салахад хэрэгэлсэн биш нарны панел, батарей энэ хийдэг. Гэтэл тэр хараа одоо нэг юм 60 айл суйрлуулахад 10 сая болсон биш үү? Хэрвээ тэрийг 100000 айлд 100,000 айл суйрлуулад тэр 10 сая төгрөг хаашаа орох вэ? 5 сая руу очих хэрэгтэй байхгүй юу? Өөрөөр хэлбэл олон л айл суйрлуулж ивэл нэг панелийн худалдан авалт, нэг батарейны худалдан авалт чинь доошоо орж байгаа шүү дээ. Тэгэхээр энийг ийм мега байдлаар шийдэх юм бол юун тэр одоо юу лээ хятадаас нүүрс судалж аваа зарах марах. Тэгээ би тэгээ дээрэс нь магадгүй тэр хүмүүс чинь ингээд илүүдлээ зундаа ч юм уу шүлжээрөө борлуулж байна шүү дээ. Тэгэхээр хамгийн одоо төгс шийдэл бол дулаалгын асуудал. Хоёрдугаарх нь бол сэргээгт хэрчим хүчээр яндангаа салгаж болно. Одоо тэрийг яавал нэг айл дээр тэр 5 сая руу оруулах вэ гэдэг дээр толгой ажиллах хэрэгтэй байна. Олон айл дээр хэрэгжүүл 5 сая руу орно. Тэр нэг кейс байсан шүү дээ. Яг адилхан саяны ярьдаг кейсээ сонсож байхад тэр яндан буулгасан чинь ямар үр дүгаар бас гарсан бэ гэсэн чинь хүүхдүүдийн сурлага нь ирс сайжирсан байна. Тэр ягаад тэр нөгөө тэгэл гадаагаар нүүрстэй хүүхдүүд чинь нүүрсэнд гүйлгэн ноцолтон нагалаа төл өөрөд нэм хас одоо юу гэдэг те инхээр нөгөө цаг зарцуулт нэгт хоёрдугаарт нөгөө агарын чанарын сайжирчингууд хүнд металлын одоо хордлого ч юм уу энэ толгойд яаж байгаа одоо тэр оксижен левел хүчил төрөгчийн юу те нүүрс хүчлийн илүү их байх тусмал хүний чинь нөгөө одоо нөгөө шийдвэр гаргалт юмнууд удаашраад байдаг. Тэгэхээр тийм бас сайн үр дангууд
гарсан гэдээ би бас дуулж ирсэн тэр яндаг буулгаснаар. Тэгэхээр энэ чинь өөрөө том зургаараа Монгол улсын хөгжил хойч үе ийм байх юм бол те. Яг зөвхөн тэгээ хүүхдийн сурлага сайжирч байна. Хүүхэд ханаа том уу хөрөхгүй байна. Цэвэрхэн орчинд амьдарч байна. Тэгээ би тэр нодлон нэг айлд очиход тэр айл нэг юм хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ байгаа байхгүй. Тэнгүүд одоо нүрс төлдөг байхад маш хэцүү байсан гэж байгаа байхгүй. Шөнөө дараал. Дээрэс нь одоо бол би бол ингээд хүүхдээ сайхан цэвэрхэн орчинд орхио явцдаг. Их тухтай байна гэд ингээд шүн босон барина шүн босон барина гэж юусоо байхгүй. Тэгээд юуны хэмнэлтийн хувьд бол яг ингээд нүрс судалдаж авахд бол өвөлдөө өвлөстэй маш хэмжээний юу одоо мөнгө төгрөг зарцуулдаг байгаа байхгүй юу. Тэгээд бас ингээд шууд бас үрдэнг ингээд тооцоолох юм бол тэр одоо нарны панел зарцуулж байгаа юу хөл ингээд нэлээд хэмнэгтэй. Эрүүл мэндийн салбар дээр өөрүүлж байгаа ачаан багсан. Тэрнээс болоод тэгээд та бүхэн бас мэдээж шүү дээ. Нөгөө агарын бохирлын цэвэр агарын сангаас бас тодорхой хэмжээний санхүүжилттэй авчдаг тий. Саяны 10 сая чинь бараг одоо 2 саяын ч гэдэг юм уу цэвэр агарын санхүүжилтээс ингээд авчдаг. Гэт ингээд ер нь бол боломжтой их байгаа байхгүй юу. Ийшэл их ялангуяа засгийн газар. Тэгээд та бүхэн мэдж байгаа шүү дээ. Улсын хурал бол хууль тогтоох байгууллага тий. Гэтэл яг энэ одоо бодит амьдрал дээр нийгэм дээр байгаа үр төм асуудлыг шийдэх гол үндсэн одоо этгээд хуулийн этгээд үл юу вэ? Засгийн газар тийм үү. Тэгээ ялангуяа Улаанбаатар хотын хувьд бол нийслэл. Тэгэхээр нийслэл маань энэ одоо энэ жил ихтэй харин нөгөө нэг сэнгэлдээ дүүрэг маань нэлээд олон айлууд дээр саяны одоо төсөл хэрэгжүүлсэн хүмүүстэй хамтраад бараг 100 мянган айл дээр гэлөө 100 айл дээр ч гэлөө хэрэгжүүлж байгаа. Тий. За ингээ бид 55 минут ярилцсан байна. Тийм одоо бидэнд нэг 2 минутын хугацаа байна. За хамгийн сүүлд одоо танаас асуухад та их товч хариулаад өгөөрэй. Ер нь цаашдаа энэ цахилгаан хангамжийн тухай хуулийн боловсруулалтыг үргэлжлүүлээд хийгээд яг эцсийн байдлаар одоо бүрэн дүүрэн болгоход тулгарч байгаа хамгийн том саад бэрхшээлүүд юу байна вэ? Энэ талаар та товч хариулаад өгөхгүй юу? За тийм. За бид нар бас нэг юм хэлэх хэрэгтэй. Ингээд дулаан хамжаа хууль маань аль хэдийн бэлэн болцсон байгаа шүү дээ. Уул нь бол ингээд анхааран цаашаа явуулчмаар байгаа. Гэтэл тийм боломжгүй. Яг бол одоо байгаа эрчим хүчний хуулийг бид нар ингээд дулаан цахилгаан ингээд хоёр хууль болгож байгаа болохоор энэ хууль маань хэдийгээр бэлэн болцсон ч гэсэн цахилгааны хуулиа хүлээж байгаа гэсэн үг. За нэгт. Хоёр дахь цахилгаан хамжаа хуулийн дээр тулгарч байгаа хамгийн том одоо хүндрэл нь юу вэ гэхээр эрчим хүчний яамны зүгээс за дээрээс нь засгийн газрын зүгээс үнэхээр бид нар ийм өрсөлдөөнтэй зах зээлдээ явах юм уу явахгүй юм уу гэдэг ийм одоо бодлого шийдвэрээ гаргах хэрэгтэй байгаа гэсэн. Тэр бол одоо маш том хүндрэл бэрхшээл байгаа гэж ойлгож болно. Тэгээ энэ шийдвэр гарахгүйгээр бид нар одоо энэ хуулийг цаашаа өргөжүүлэх ямар ч боломжгүй болчиход байгаа. Тэгээ яг Азийн хөгжлийн банкаар ийм зөвлөх үйлчлэгээ маш өндөр үнэтэй авсан. Тэгэхээр энийг үндэслээ тэр бичиг баримтаа гаргаасаа гэж ингэж хүсэж байгаа. Тэгээ энэ маань хэрвээ ингээ гарчих юм бол бид энэ хуулиа тэгээд дээрэс нь энэ хууль дээр процессын шин чанартай ингээ 100 гаруй хуудастай хууль бол маш хэцүү хууль. Тэр магадгүй энийг ер нь бол засгийн газар буюу эрчим хүчний яамныхан өөрсдөө энэ хуулийн дээр маш сайн их тамд оролцож засгийн газраа өөрөө өргөн барих хэрэгтэй. Ялангуяа анх дахь хуулийг бол засгийн газар буюу тухайн одоо салбар нь өөрөө боловсруулах үүрэгтэй байхгүй юу. Зүгээр өнгөрсөн хугацаанд бол яг хөө төдийлөн сайн боловсруулаагүй улсын хурал дээр анхны улсын хурал ингээл ажлын хэсэг байгуулчаал нэлээд эрчимтэй ажилласан болохоос биш яг бодит байдлаар бол энэ ер нь бол эрчим хүчний яам хийх ёстой ажил. Гэхдээ цаашдаа энэ цаашаа явахын тулд бол ер нь ямар л одоо энэ ажил бол ер нь бол хийх ёстой л гэж үзэж байгаа. Тийм. За их баярлалаа. Өнөөдөр их чухал ярилцлага боллоо. Магад одоо энэ ярилцлага бас энэ цаг үеийн эрчим хүчний одоо өнөөгийн нөхцөл байдлын бас зураглалыг тодорхой ойлгоход архивлагдаж үлдэх ийм нэг баримт материалаас болж байгаа юм болов уу гэж харж байна. Яг энэ чухал цаг үед бас хуулийн шинжилгээ яг боловсруулагдаж байгаа цаг үед ер нь ямар нөхцөл байдалтай байсан бэ? Бидний нөөц ямар байсан бэ? Ер нь хийх гэж байгаа зорж исэн ажил юу байсан бэ гэдгийг бас өнөөдөр үлдэж байгаа нэг чухал ач холбогдолтой байна. Бүтээсэ гэж дотроо ингээд залбираад байж юм бас. Тэгээ яг зөвөр нөгөө хөрөнгө оруулалт улсын төсвийн талаар бас эрчим хүч тал дээр бол нэлээд бас дутагдaltaй байгаа. Ялангуяа эрчим хүчний салбарчаа ингээд маш олон асуудалтай байгаа даа шүү дээ. Ингээд ялангуяа тоног төхөөрөмж нь бол бүр ингээд маш насжилт өндөртэй болсон. Тэгэл эхнээсээ одоо ингээд дэлбэрч гэмтээж бас хэцүү байна шүү дээ. Тэгээд эрчим хүчний салбарын нэг онцлог болохоор ерөөсөө тэр асуудлаа ингээд нийгэмд гаргаж одоо юу гэдгийг төр засагтаа дуулгаж ярьдггүй. Ингээд даруухан инженер хүмүүс ер нь тийм байдаг байхгүй. Энээсээ болоод ингээ ерөөсө хөрөнгө оруулалтч татдаггүй нэг ийм дүлийдүн байдалтай болгондоо аргаландаа бараг л одоо урд тормоогоо авч хойд тормоогоо нөхсөн байдлаар явсаар хагаад
Тэгэхээр ингээд энэ түмэн асуудал бүр одоо бол ингээд баг маш хүн байдал руу орж эхэлж байгаа байхгүй. Бүр ингээд хамгийн юма тултал нь ашиглаад дуусчих. Нөхөх газар болтойгоо. Нөхөх газар байхгүй. Гэтэл ийшээвэл хөрөнгө оруулалт оруулж яж л энд үр түмэн асуудлыг шийдэн шүү дээ. Гэтэл хөрөнгө оруулалт чинь юу юм бэ гэхээр нэгдүгээр улсын төсөв. Тийм үү? А гэтэл улсын төсвөөс эрчим хүчний салбарт тест үндсэндээ юу ч тавьдаггүй гэж хэлж болно. Нодлон нэг 200 тэрбум байсан. Тэгээ эрчим хүчний салбар нь боловсролын салбар нь бүр ингээд 500 600 тэрбум. Замын салбар нь бараг нодлон 3 их найд байсан. Энэ жил нь болохоор анх төсөө орж ирэхдээ эрчим хүчний салбар дээр нэг 300 тэрбум, боловсролын соёлын салбар нь бараг 500 тэрбум, замын салбар нь бүр 1 их найд. Тэгээ өөрөөр хэлбэл эрчим хүчний салбарт ерөөсөө мөнгө төгрөг зарцуулахгүй. Тэгтэл усан төсвийг боловсруулахад ард түмнээс асуусан ш та бүхэн мэдж байгаа тий засгийн газар. Тэгээд ард түмэн 3 юм л хэлсэн шүү дээ. Нэгдүгээр боловсролдоо зарцуулаач. Эрүүл мэндэд 3 дугаар эрчим хүч. Эхлэнгээ эрчим хүчиндээ зарцуулахгүй. За тэгээд сая улсын хурал дээр төсөв орж ирээд яасан бэ гэхээр нөгөө эрчим хүчний салбараасаа дахиад 30 тэрбумыг хассан. Тэгээ энэ дээр бол би одоо маш их сөмжилтэй хандж байгаа л да. Тэгээ яг үнэхээр нэг эмч нарын цалин, багш нарын цалин нэмэх асуудал шаардлага үүссэн. Тэгээд тэр хүрээндээ ингээд энэ хассан бол бас өөр хэрэг тий. Гэтэл эрчим хүчний салбараас хасаад дахиад маш их зам тавих ийм асуудал болж байгаа. За их баярлалаа. Ярилцлага өрөөдийн төрөө дуусахгүй бид бүхэн цаг хугацаатай учраас дараагийн нэвтрүүлэг манд тулж байна. За танд их баярлалаа. Өнөөдөр чөлөөтэй ярилцлагын эрчим хүчний асуудлыг тойрсон дид сэдвийн дагуу улсын их хурлын гишүүн мөнх чулууны инх цэцэг эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал болон эрх зүйн шинжилгээний талаар ярилцлаа. Эх 7 хоногт ирэх уулзъя. Баяртай үзэгчтэй.